бүр өнцгөө олдгүй. Үсээ. Чанцсан. Ус амар ингээд ургаад тэгээд гоё янзлахад их таатай байна. За энэ tube top өмсчгөр бас тэрхий ингэчгээр ингээд шалтан юм шиг харагдаад байдаг магадaltaй. Тийм учраас жоохон дэшээ ингээд. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цааш нэг хэмжлэгээр уулзж байгаа да. Туйлын их баяртай байна. За хамгийн сүүлд би чинь хизээ бичлэг хийсэн би Японд явж байхдаа влог хийжсэн байна. Тэрнээс хойшоо ерөөсөө YouTube-д бол бичлэг хийх нь байтугай YouTube-ээр би өөрөө бичлэгч үзсэнгүү, шагаасан чгүй. Instagram дээр бол яг ганц нэг бичлэг хийгээд story энтер ингээд хуваалцаад яваад исэн л та. За энэ хугацаанд буюу 11 сараас хойшоо гэдэг чинь 12 сар өнгөрсөн байна, 1 сар өнгөрсөн байна, 2 сар өнгөрсөн байна тий. Одоо 3 сарын 26-ны өдөр. За өнгөрсөн 4 сарын хугацаанд юу болсон талаараа тий гоё хууч хөрье гэж бодож байна. Ойр дуулзаагүй нэг найзтайгаа уулзаад суугаад тань кофе унгаа нэг цаа сониа чи юу байна гэж нэг ярьдаг даа тэр шигээ ярэ гэж бодож байна. Гэтэ кофе биш би кофегаа айлдын ууцсан усуучи тэгээ та нар ч гэсэн усаа бэлдээрээ. За энэ хугацаанд юу болсон бэ гэхлээр за 12 сард мэдээж шинэ жилийн баяр болсон байна тий. Шинэ жилийн баяраар миний хувьд бүр хамгийн байж болох минимал хамгийн даруухан хамгийн зүгээр ингээ ёстуди болгоод өнгөрсөн шинэ жил байсан. За учир нь гэхээр энд чинь те нөө цаг наргүй ингээл хүмүүс ажиллаж байдаг. За 12 сарын 31-ний бас тэр болгон тэгж нэг ач холбогдол өгөөдөг. Яг нь New Year party гэл айгуу тэгдэг ч гэсэн Christmas-ыг маш их ач холбогдол өгчөөд 31-ний бол тэгээд ингэсгийг л өнгөрөөчдөг. За бид нар болохоор Christmas мэдээж 25-ны өглөө хүүхдүүдэд нөгөө Санта игээд бэлэг үлдээсэн гэдэг нөгөө нэм хийдэг уламжлалтай тэрийг хийсэн л дээ. Тэгээд том хүмүүс бол алидын мэддэг болцсон. Гэхдээ энэ жил мэдсэн шүү. 11 настай болчоод гэд мэдсэн гэж боддоо. Тэгснэ тэгээд хайшин ингээд юу ачдаг гэсэн юм уу? Таяр аваад ингээд бэлэг тавьчихдаг байсан юм уу гэд надаас сууж байгаа хэрэг тийм штэ чиний ер нь бол те Санта чинь аавч бохгүй юу гэсэн чи тийм баха дандаа миний ярьсан юм ингээд тавьсан байдаг гэсэн юм. За тэр яг хөө тэгээд шинэ жилийн баяраар Монголоос хүмүүс ирээд тэгээд Монголоос ирсэн найзуудтайгаа хамт Universal дээр манай тэр ирсэн хүмүүс болохоор Universal дээр 12 сарын 31-нд яг оноо гаргая гэдгсэн баггүй. Тэгээд бид нар яг хамт очиж байжгаад яг 9-10 цагийн үед те за та нар гоё оноо гаргаарай сайхан баярлалаа баяртай гэд гэртээ ирээд энэ ч бас нэг цаг явдаг байхгүй тэр хоёрын хооронд. Тэгээ гэртээ ирээд өстө ганц ийм шампансаг байсан. Шампансгаа задлаа, тулгалаа, Happy New Year гэж тэгээд унтаад өгсөн. Хоолунд ингээ гадуур идсэн байсан байхгүй. За нэг тиймэрхүү. Тэгээд нэг сар бол миний хувьд зүгээр ингээд маш завгүй. Зүгээр ингээд өглөө баслаа, хичээлдээ явлаа, хүүхдүүдээ хичээлд нь хөргөжүүлөө, нөхөр ажилдаа ингээд явчихна. Тэгээд хичээлээ тарлаа, гэртээ ирлээ, хүүхдүүдээ авлаа. Хоолндоо хийлээ, идүүллээ, өөрөө хичээлээ, унтлаа. Ерөөсө өдөр болгоны амьдрал яг ийм байсан заа. Надад би гадуур ерөөсө тэгж найз нөхдөг уулзаа. Найз нөхөд гэж манай ихэнх найзууд илээд байдаг заа. Эндээс цаг орчмын зайтай байдаг. Төрсөн өдөр ч юм уу ямар нэгэн баяраар ингээд өөрөөл уусаа очдөг л доо. За манай яг бести хамгийн одоо багын найз маань болохоор бас надаас 2 цагийн зайтай байдаг. Тэр найзтайгаа бас нэг хаяа нэг уулздаг. Гэтэ ямар ч ийшээ гарах ямар ч бүр тийм юм байгаагүй. Нэг сар бол тэгэл тэгж өнгөрсөн. Тэгээд юу гэдгийг тэр маань өөрөө надад амар гоё байсан. Амар тийм завгүй те. Зүгээр л амар хөгжсөн бүр маш их зүйлийг сурсан. Тэгээ манай хичээл маань өөрөө яг 7 хоногт нэг чаптер дуусгадаг заяа. Crazy. Бүхэл бүтэн те 6 сарын маш богино хугацаа байхгүй. Тэгээд ингээд сонсоод ингээд 6 сар гайгүй юм шүү гэд энэ хугацаанд бүр ингээд 7 хоногт нэг чаптер дуусгаад тэгээд шууд чаптераа дуусгангуудаа homework-а шалгаад homework-а шалгангуудаа шууд тест аваа авчдаг заяа. Тэгээд тэр тест дээрээ унах юм бол унсан байна уугүй хамаагүй дараагийн 7 хоногоос нь шинэ хичээлээ ингээд үзээ авчдаг. За тэгээд тэр нөгөө унсан хичээлээ дахиад өгөх ёстой. Тэгтээ нөгөө дараагийн чаптер явсаар байгаа. Тэгэхээр унах тусам өмнөх хичээлүүд нь ингээд цуглараад бөөгндөд ингээд мухаа ингээд толгойн өвчин болоод яваад ах хичээл баггүй юу ер нь л. Гэтэ манай одоо ангийн охтуудтэй манай СТ охтууд энэ төр ингээд унаад бөөгнүүлээд зарим тэгээд шантраад хичээлээ таслаад тэгснэ дундаас нь хаяад эцэг ихэн дагуулж ирж мэрээд тийм юмнууд зөндөө болдог заяа. Тэгээд
яалтч нэг 19-тэй, 20-тэй, тэгээ 21-тэй, бүр зарим нь 18-тай тийм охтууд байгаа учраас би ч гэсэн тийм байсан, амар тийм ямааргүй ч юм уу, тэгээ өглөө босоод хичээлдээ ирмээргүй ч юм уу, тэгээ тэгж санагдах үе бол надад угаасаа байсан л да. Тэгээ яг тийм л насан дээрээ байгаа юм л да. Тэгээ миний хувьд болохоор нөгөө яг яах гээд байгаагаа мэдсэн гэх юм уу. Яг л өглөө босоод бүрсэн дараа хамгийн түрүүнд очиод тэгэл гяс дан ингээл ерөөсөө бүгдийг ингээл хийгээл нэг ч шалгалан дээр унаагүй. Тэгээ бас миний бас нэг зам байх шүү байгаа. Би өөрөө нөгөө арьс ажиллагаа маш их сонирхолтой. Бас YouTube-ээр ингээ ярьдаг. За тэгээ найрлага сонирхолтой бүтээгдэхүүн өөрөө ингэж хэрэгэлдэг мэргэлдэг гэдэг. Миний YouTube-ийн subscribers хүмүүс бол угаасаа бүр 100% мэдж байгаа тий. Ямар амар enthusiastic, ямар амар passionate гэдгийг бол мэдж байгаа шүү тий. Тийм учраас гэх юм уу бүр ингээд нэг хуудас юмыг заавал зүгээр нэг хуудасыг ингээд уншаад өнгөрүүлэх биш. Би заавал 3 удаа ингэж уншдаг. Тэгээд мэдгүй үг байвал нэг өнгөөр тэмдэглэн шинэ үг байх юм бол тэг шинэ мэдгүй найрлага гарчих юм бол бас нэг өөр өнгөөр тэмдэглэнтэй тэрийг ингэж цэжлээд ингээд өөртөө маш их тэгж шахаж хийсээр байлаа. За 1 сар маань бол ингээд дууссан. 2 сард миний төрсөн өдөр болсон. За бас миний амьдралдаа ер нь бол тэмдэглэж байсан гэх юм уу те маш даруухан хамгийн энгийн минимал хамгийн basic хамгийн те даруухан байж болох тийм төрсөн өдөр маань энэ жил их байлаа. А тэрэндээ ч гэсэн би өөрөө бас маш happy байсан. За хичээлийн өдөр байж таарсан 4-р өдөр. За тэгээ сургууль дээр очсон чинь бүгдээ төрсөн өдрийн мэд хүргэлтэй манай найзууд хөрхөн бэлэг авчихсан байсан. Тэгээд манай сургуулийн нөгөө төрсөн өдрийн эзэнд ийм чинэл ягангтай ийм титэм зүйлэгчдэг байхгүй. За тэгээд титмээ ингээд зүгээр хэрэг захирал тэнд байж таарах юм бол дуу муу тавиад ингээд бүжгэлээ бөө юм болдгийн. Тэгээд тухайн өдөр аз алж захирал байгаагүй ч бас би бүжиглээгүй. Манай охтод бүр ингээд зогтдаг заяа. Тэгээд тэгэл болоо амар даруухан гоё. Манай нөхөр надаа ийм MacBook Pro компьютер бэлгэлсэн. За тэгээ энийг ер нь бол бичлэг ерөөсөө хийхгүй байсан учраас тэгээ кино үзэхэд л ашиглаж илээ. За одоо бичлэг хийж байгаа учраас ашиглаж хэрийг гаргах байх. За тэгээ 3 сар гараа 3 сард ч юм болохоор ерөнхийдөө төгсөх төхөөд ирж байгаа болохоор ер нь л дандаа хичээл дээр нөгөө practical тэгээ ер нь senior-уудын хийдэг юмнуудыг л ер нь дандаа хийгээд ирж байгаа. Дандаа hands on train гаднаас client аваад эхэлсэн. Гаднаас тэгээ сургуулиар ингээ холбогдоод одоо facial MRI гэдэг юм бол тэгэн одоо үйлчлэг үзүүлдэг ч юм уу тиймэрхүү. За дандаа нөгөө нэг юм гүнзгий юмнуудыг те microdermabrasion ч юм уу эсвэл одоо lash lift те хөмсгний одоо lamination эсвэл tinting ч юм уу нэг тиймэрхүү хэцүү зүйлүүдийг одоо бидний өдөрт чинь жоохон нэг юм маш их практик хэрэгтэй зүйл хэвгүй. Тэрийг нөгөө нэг теори дээр ингээл үзчихсэн. Яг 2-3 сараас яг нөгөө нэг юм гараас юм гаргана гэдэг шиг те яг practice хийгээд эхэлсэн. Нэг тиймэрхүү. За тэгжсэн чинь хичээл маань дууслаа. Тэгээд маш их тэмцээн болсон сургууль дээр тэгээд тэмцээнүүдэд оролцсон, маш амжилттай оролцсон, бүгдэнд нь төрүүлсэн. Би бүр тиймэрхүү юмд амар дуртай тий. Юу асан? Хамгийн чухал зүйл license-ийнхаа state board exam авсан. License авсан. Yay! За ийм юм байдгийн бэ. Бэнч гэж зөндөө харж лээсэн л та. Тэгээ нөгөө салонд орохлоор хан дээр ийм үлгцэн мэдг юм аа ингэ. Esthetician гэдэг cosmetologist гэх юм бол cosmetologist гэсэн тийм. Ийм esthetician licenseтэй болно гэдэг маань би салонд ажиллах хэрэгтэй. За эрхтэйгээс гадна өөрөө салон нээгээд үүсгэн байгуулад одоо бизнес хийх эрхтэй нэгтцэн гэсэн үг л дээ. Ерөнхийдөө энэ license дээр бас мэдслээ зөндөө олон тийм карьер байдаг. Ажилд орох тийм карьер байдаг. Тэгээд би хэд хэдэн газрууд руу аппликейшнийг бөглөж хүлээж байгаа. Над руу хариу өгөхгүй л яхан ба. Тэгээ Монголтай яг адилхан дандаа нөгөө нэг юм юутэй туршлагатай тий experience-тэй хүн л хайгаад идэх юм байна. Тэгээ би дөнгөж төгсчөөд experience байхгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр яаж би намайг ажилд авахгүй юм бол яаж би experience-тэй болох юм бэ тий. Хэд хэдэн газар л ингээд 5 жилийн experience тэгээ 2 жилийн experience гэл ингээд янгот нь би ороод ажиллаад experience-тэй болох гэдэг юм шүү. Тэгээ ямар ч хэсэг хэд хэдэн application бол бүгэлдсэн. Одоо хагасаа өдөр болохоор graduation болох гэж байгаа. Төгсөлтийн баяраараа юу өмсөх вэ гэд. За яг би яг төгсөлтийн баяртаа зориулж яг дресс бол хайгаагүй л дээ. Зүгээр яг хизээл бол хизээнийг өмсчих гоё hard dress тэ алиг авах уу гэд би зүгээр нэг Instagram дээр story зүгээр оруулж ирсэн. Тэгээд яг хизээл бол хизээ өмсөх тийм энгийн палажа бол аваагүй. Гэхдээ яг иймэрхүү богинохан hard dress бол авсан. Харуулъя. Хар хөрхөн balloon dress авсан. Амар хөрхийн
тренд болж байгаа. Айгуу гой загварлаг хүрхэн харагдчихжээ. Тэгээд хар цагаан 2 байсныг нь харыг нь авцсан. Цагааныг нь авах гэснэ. Арай л цагаан байгаад харна. За sorry манайхаа. Техникийн сатал. Миний камер жоохон сонирн болчихжээ. Ойрд бичлэг хийгээгүй. Тэгээд жоохон ингээд юм дотроо төмөршин дотроо ингээд хийцэн бисэн чинь memory card нь уншихгүй байж ийсэн аа. Нэг бол уншсан хойно нэг хэдхэн бичлэг хийсний дараа юу яаж магадах юм? Дүүрцэн гэдэг юм. Ийм хүзүүтэй болохоор магадгүй те ийм зүгээр том зүгэлт зүгдэг ч юм. Эсвэл зүгээр ямар ч амар тийм том юм биш. Жижигхэн хөрхэн зүгэлт жижиг эмэг гоё минимал маягаар орж магадгүй юм. Трико болохоор би хар торон трико өмсөе гэж бодож байна. Гутал надад нэг тийм шигтгээтэй нэг иймэрхүү үсгийтэй нэг тийм гутал байгаа. Би тэр сүлд авсан. Би тэр гутлаа өмсөе гэж бодож байна. Трико харин хар торон өмсгөө эсвэл зүгээр хар энгийн шилэн трико өмсгөө эсвэл улаан хүрэн трико өмсвөл бас энэ дэр амар гоё харагдана. За тэгээ манай graduation болохоор амар гоё болдог. Сар болгон болдог аахгүй юу? Энд чинь яагаад тэгэхээр зүгээр бүгд нэг эхлээд тэгээд бүгд нэг одоо ингээд төгсдөг тийм одоо сургууль биш л дээ. Ерөөсөө ингээд явагдчих л байдаг, дундаас нь хүн орж л байдаг. Тэгээ нөгөө номныхоо яг хідэн талаас нь ингээд эхлэх боломжтой. За одоо жишээ намайг ороход те chapter 11 дээр явж исэн. Тэгээд би шууд дундаас нь ингээд catch up хийх явчихж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэнгუთ одоо дараа сар дахиад өөр охин орж ирэнгүүт те chapter 12 дээр орж ирдэг ч юм уу. Тэг яг ингээд явчихдаг. Тэгээд сар болгон яг graduation болдог нөгөө төгссөн охтуудаа цуглуулж агаад ингээд төслийн баяраа хийждэг. Тэгээд манай захирал бүр ингээд гарч ирэл дуулаад бүжиглээл бүр амар бүр тийм цоглог. Бүр амар гоё юм. За тэгээд төслийн баяраараа айгүй юм хилдэг, ярьдаг. Би одоо яг юугаа ярьж ухаан мэйснэ гэхгүй юу. Огтд ингээд цаас масан дээр юм бэлдээд очсон л яддаг л да. Уц мцэн дээр үг мөг бэлдээд очсон мэт амар уйлдаг заяа бүр бүгдээрээ зүгээр стан нэрээ Dear Lord Mord гэлстэй Lord дооч захиа очил ээж авдаач захиа очил тэгэл нөгөө бүх гэр бүлийнх нь ингээл ирсэн байдагсаа. Тэгээд би чи энд ингээд миний graduation дээр юу хинч байхгүй хаа. Яг тэгэхээр манай нөхөр ажилдаа авсан байгаа. Нэг явахаараа 7-8 хоноод ирдэг учраас яг байхгүй юм тарж байгаа. За бидэд одоо хадам иштэйг түр амьдарч байгаа. Манай нөгөө нөхрийн дүүгийн хүүхдээ энд бас хамт сургангаа хамт байгаа байхгүй. Хадам ээж маань болохоор бас ирч чадахгүй. Яг тэгэхээр манай том хүү яг тэр өдөр сокрын сүүлийнх нь яг лигийн өдөр заяа бүр хамгийн чухал бүр яг тэр лиг нь ингээд дуусч байгаа. Тэрийг бүр ерөөсөө мессеж болохгүй. Тэгэхээр тэрийг угаасаа хөлбөм бөмбөг гэдэг угаасаа явах бах. Тэгэхээр би нэг тэр мэрийг нь тэ болиулж ирээл нэг төслийн баяр дээр бол байлгамааргүй байгаа. Ямар ч байсан багийнхаа найздаа бол хэлнэ. Ирч магадгүй ирэхгүй ч магадгүй ахсаа өдөр сүмтэй байдаг шиг санагдаад байна надад. Тэгээ сүмийг нь бас тасалдуулмааргүй байна. Японы найздаа хэлнэ. Японы найз маань хүүхдээж ирээд хүрээд ирэх л ах. Энд тэнд хүүхдээ аваад кар сэтэндээ суулгацсан явж идгийг. Тэр найз маань ирж магадгүй. Манай илэрээс найзууд бол яг хэлвэл ирэх л ах. Гэхдээ тэр чинь нэг юм жижигхэн нэг юм цаг тэ үйл ажиллагаа болоод ингээл ингээл тарчдаг. Одоо холоос тэ чирж авчираад I don't know. Я мэдгүй байна. Ямар ч лээсэн миний төслийн баяр дээр хинч байхгүй би ганцаараа байх магадлал бол бараг 99% байгаа. Мэдгүй тэгээд юу гэх юм бэ? Заавал одоо тий хин нэг ингээл baйл одоо ирсэнгүү гэж гомдож момдоол тий нэг тэгээд дээдэг байхгүй би сонноос нэрээ нэг юм коллеж нь авсан jelly stick байхгүй ингээд шууд задлаад иддэг jelly. Би ийм коллагенд амар дуртай. Яг коллаген гэхлээр одоо бидүүсээ хамгийн сайн мэддэг коллаген чи одоо нэг viral treatment гэх viral коллаген байдаг шүү дээ. Би ерөөсө тэгж найруулж чаддгүй байхгүй. Ингээд кофегоор л умаар идэг амар их powder ингээд хийснээл хутгаал мэдгүй амтанд нь өөрчлөлт орохгүй ч гэсэн нэг л сонин санагдаад идэх юм би ууж чаддгүй. Иймэрхүү коллагеныг бол айгүй идчих дуртай. Энэ болохоор Every Days гинэ. Every Days гэдэг брэнд юм байна. Солонгосын брэнд. За би сүүлд ихтэй энийг Солонгос дэлгүүрээс авсан. Хүнсээ зүгээр цуглуулах гэж явж байгаа л Солонгос дэлгүүрээс авсан. Монголд бас иймэрхүү коллаген желинууд бас өндөө харагдаад идэг. Гомдтой. Энэ тэгээд 3000 мг vegan collagen peptide гинэ.
хоолны дараа ч юм уу ингээд нэг жоохон гоё амттай мэдмэр санагдсан үедээ би энэс ингээд идчихдэг байхгүй юу. Эний бас олон төрөл байлээ. Алимтай байсан, ногоос үзэн, өөр чинь юу хам борхцаа, pineapple байсан. Айгуу тийм нэг байдаггүй олон төрлийн жимснийх байсан. За тэгээ би Солонгос дэлгүүр явж энийг авсан гэсэн шүү дээ, тэ. Дараа нь гэртээ Yes-Style руу ороод үзсэн чинь Yes-Style дээр бэлээ. Мэдээж байлгүй яах вэ? Бас Yes-Style дээр байгаа өөр бусад коллагануудаас арай илүү хямдхан харагдсан. За тэгээ мэдээж Wow Academy нэг гэсэн кодыг ашиглаад хямдруулах боломжтой. За энэ мэдээлэл гадаад амьдардаг хүмүүст илүү хамааралтай. Тэгтээ энэ сток байгаагийн заавал харж байгаарай. Хүмүүс тэрийг нь хараагүй авснаас л маш удаан хүлээдэг. Ямар нэгэн бараг одоо авлаа те. Яг сагсан дотроо хийхээс өмнө 24 цагийн дотор шипинг эсвэл 1-2 өдрийн дотор шипинг гэсэн байгаа нь хурдан ирнэ гэсэн үг байхгүй юу? Ер нь бол нэг 7 хоногийн дотор хурдан ирнэ. За тэгээ 10-аас 14 хоног эсвэл 21 хоногийн дотор шип хийнэ гэдэг ийм тайлбар байдаг байхгүй юу? Хэрвээ энээс нь сагсандаа аваад хийчих юм бол одоо өөрлөв чинь явуулах гэж 21 хоноо гэсэн үг байхгүй юу? 21 хоногийн дараа өөрлөв чи явуулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи амар удна гэсэн үг, сар болно гэсэн үг. Тэгэхээр энийг сайн харж аваарай. За бусдаар бол Yes-Style бол би маш их дуртай. Маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг, хямдхан байдаг. За тэгээд солонгосын арьс арчилгаа бүгдээрээ legit буюу баталгаатай. Тэр нь бол бүр 100% баталгаатай байдаг. За надад нэг иймэрхүү санаа ачин байна. Ерөнхийдөө базаад бүгдийг нь ярьчлаа. Тэгээд энээс цаашаа бүгдээрээ арьс арчилгааныхаа бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Гэхдээ миний камер яач вэ? Камера айтайхан болгоодхий. Memory card-ыг нь би солиод шинийг захиад үзээдхий болох нь үгүй юу? Энийг ч бас хөөрхөн хэрэглээд удаж юм л та. Sony ZV-1. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.